Эрхэм үзэгч та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. UBS телевизийн уран бүтээлчдийн зүгээс үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг бидний өв соёл нэвтрүүлэг ээлжид дугаараа үзэгч танд хүргэх гэж байна. Тэгэхээр монголчуудын амьдралын түүхийг тээсэн өв соёлын уламжлал, амьдралын гүн ухааныг агуулдаг буян хишгийн сав гэгддэг авдрын талаар үзэгч та бүхэндээ өнөөдөр тодруулан хүргэхээр үндэсний авдар сэлбэртэй модон тавилга пэйж хуудсыг үүсгэн байгуулагч урлаач энх дүрийн шижиртэй уулзахаар бид түүний цех дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр үзэгч та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байж урлаач шижирийн ярилцлаганд анхаарлаа хандуулна. За сайн байцгаана уу. Наа одоо Виктор Огт шижир гэдэг. Одоо энэ сэлбэртэй модон авдар яг Монгол үндэсний авдрыг одоо илүү орчин үетэй загварлаг шинэлэг болгохын төлөө одоо зорж ажиллаж байгаа даа. Ер нь айлгын хойморж ер нь байнгын эрт дээр үеэсээ уламжлагдаж ирсэн энэ одоо эд мөнгө одоо бүх зүйлийг агуулдаг саваа дээдлж явдаг л тийм ажил хийж байгаа. Их нартайгаа 3 хүүхэдтэйгээ ам бол тавал амьдарч байна. Манай ээж аав бол ер нь юу юм бас юм мод идэл хийдэг байсан хүмүүс. Одоо тэгээ ерөнхийдөө насан дээр гараад ер нь би багасаа л ер нь оролдож ирсэн л дээ. Ер нь энийг яг өөрөө харж одоо аавынхаа хийж байгааг харж ийж тэгээ ер нь ихтэй сургуульд ороод яг дүрслэхээр яваад ер нь бол одоо эцгээсээ л үүлж авч ийн л гэж бодож байгаа л та. Ер нь авдар гэдэг зүйл бол ер нь айл гэрийн хойморт одоо буян заяа, буян хишиг бүх зүйлийг ер нь авдар гэдэг зүйлүүдтэй л одоо хийж хадгалж, өвлүүлж ийн өөр хөвгтдээ өвлүүлж явж байгаа зүйл гэж би ойлгож байгаа байхгүй. Багасаа тэгж ойлгоод ирсэн болохоор ерөнхийдөө бол одоо энэ ажлын гараагаа болохоор одоо их нартайгаа 6 жилийн өмнөөс эхлүүлээд хийж эхэлсэн. Хийж эхлэхдээ бол ерөнхийдөө хуучин авдар одоо айл гэрээд байгаа хөшин настай хүмүүсийн хуучин авдрыг одоо сэлбэртэй болгож одоо шин юм шиг болгож тэгж л ер нь гараагаа ихсэн л дээ. Тэгээд ерөнхийдөө одоо л нэг сүүлийн 3 жилээс хойш бол ер нь хуучин авдар засгаа болоод яг юм сэлбэртэй модон авдар энийг илүү их юм одоо дээр үеийн авдрыг илүү орчин цагийн үетэй нийлүүлдэг ч юм уу уялдаа холбоотой болгохын тулд ер нь ажиллаж байгаа л та. Ерөнхийдөө тэгээд одоо ер нь Монгол түмэн чих нүүдэлчин ард түмэн байсан одоо авдар савыг бол ер нь тэмээн дээр хөлгөн дээр аваа явцдаг нүүдэлдэг тийм байсан ба. Одоо орчин үед бол ерөнхийдөө айлууд бол бүгд л орон сууцтай, байшинтай, орон сууцтай ер нь гэрд бол одоо нүүдэлдэг бол заншил нь бол бараг хоцрогдсон л гэж ойлгож байгаа. Тэгээ ерөнхийдөө орчин үедээ болохоор энэ орон сууцанд илүү төхөм харагдахын тулд сүүлийн үед бол одоо манайх метр 70-аас дээш авдрууд, урт авдрууд гаргаж эхэлж байгаа. Тэр нь болохоор камен зуухны оронд телевизийнхаа доор хоймортой хүмүүс залгах жишээ нэг тийм л байгаа л та. Үндэсний авдар сэлбэртэй модон тавилга гэдэг яг пэйж хуудасаараа дамжуулаад захиалга бол ерөнхийдөө өндөр орж ирж байгаа. Тэгээд захиалагчдын өөрсдийн хүссэн загвар, хэмжээ, өнгө, будаг тэр нь бол яг хүссэн захиалагчийнхаа хэмжээгээр юугаар л хүсэлтээр л хийж үйлдвэрлэл гаргаж ирж байна л гэсэн үг юм. Одоо миний харж байгаагаар бол сүүлийн 3 жилээс хойш бол ер нь юу яаж байгаа. Энэ авдрыг бол ер нь их төхөм одоо Монголын ард түмэн бол хэрэгжилж байгаа л гэж ойлгож байгаа. Одоо мэдээж энэ чинь буян шиг айл шиг олон жил тэр айлын хойморд байсан эдийг бас тэгж гаргах нь буруу болов уу гэж бодож байгаа л доо. Манайхаар ер нь дамжуулаад бас хуучин авдраа тэгээд хэрэглэхгүй болж байгаа авдраа засуулаад яг ингээд манай одоо үйлдвэрлэж байгаа яг юм сэлбэртэй авдраа
адилхан болгуулдаг хүмүүс бол бас байдаг. Ер нь бол шинэ авдар хийгдэж байгаа, шинэ авдар ухсрагдж байгаагаас бол хамаагүй илүү ажиллах хэрэгтэй. Хүнд хэрэгтэй гэсэн үг. Тэнд чинь бас хөндөж болдог авдар, хөндөж болдгоо авдар гэж бас ер нь байдаг л да. Тий. Олон жил тэр чинь магадгүй 100, 200 жил хадгалагдсан тийм авдруу зөндөө байдаг байхгүй. Би бол харахнаа тэр хэдий олон өнгө алдсан одоо дээр үесээ явсан юу ч нэг тортог их болцсон байдаг гооч авдар. Тэдрийг гаргаж хайж байгаа хүмүүс бол ер нь бол эцэг их хөв дамжиж яж байгаа буян заяагаал гаргаж байгаа болов гэж ойлгож байгаа л да ер нь. 100 жил 120-од жил болсон авдар гэд нэг ах над дээр ирээ. За энэ нэстэ манай үе дамжиж ирж байгаа авдар байгаамаа гэх тэрийг болохоор яг над дээр авчирч ирэнгүүтлээ одоо сэргээн засварлаад. Гэхдээ яг ингэж бүр ингэж яг манай хийц шиг юм шин мэт юм шиг биш. Ер нь жоохон бодог бүх юм жоохон сэргийлгээд авч ирсэн хүмүүс бол байгаа. Магадгүй одоо манахаас авч байгаа энэ авдар савчсан. Ерөнхийдөө зарим хүмүүс л хэлтийн тэгтээ өгсөн хүмүүс. За одоо их ч юм уу ахын ч юм уу те хүүхдүүдтэй ийм авдар бэлгэлж байгаа маа танаа хийц заагуур их таалагдаад байгаа. Тэгээд хүүхдүүдтэй одоо өвлүүлж үлдээх юм авдар хийлэх гэсэн юм гэсэн хүмүүс бол ер нь манай пэйжээр дамжуулж их орж ирдээ. Дээрээс нь бас одоо энэ говалтаад бас байнгын авдаг тийм түншийн хүнч гэж байгаа ерөнхийдөө манайхс. Авдар савын авдаг эрдэнэтэй төртөл байгаа. Бэрхшээл ч одоо залуу хүмүүсийн хувьд бол бэрхшээл мэдээж их л байгаа л та. Ер нь тэр чинь ер нь бол одоо тэгээд хамгийн түрүүнд гэх юм бол тэгэл ерөөсөө л эргэлт штэ. Эргэлт барил материал залуу хүмүүсийн яг нөө битүүч одоо 6 жил энийг үйлдвэрлэж байгаа гэхэд бол ер нь анханд бол эргэлтийн хөрөнгөгүй хуучин авдраа засаал хуучин авдраа тэр үед чинь нэг 180 мянган зангаар засдаг тийм л үе байсан юм чи. Яг тэрвэрээ эргээд буцаагаад ингээд явна гэдэг бас хэцүү л байсан залуу хүмүүсийн хувьд. Дайнал хүүхдийн хажуугаар яг энэ бизнесийг эрхлэнэ гэдэг бол хэцүү л байсан. Ер нь одоо нэг 3 жилийн төлөөс нэг овоо гайгүй нэг олон танигдаа пэйж маань овоо гайгүй даагчтай болоод авдрын маань хийцч бас нэг цаг үеэ дагаад ч юм уу өөрчлөгдөөл явж байгаа л да. Тийм болохоор ер нь аливаа бизнес ер нь эрсдэлтэй үедээ эрсдэлтэй байгаа. Унах босох ер нь бол юм л үтсэн л дээ. Ерөнхийдөө одоо бол ер нь манай монголчууд ч гэлдгээр хурим найрны үе байгаа. Цагаан сар байна. Уламжлалт цагаан сарын үеэр бол ерөөсөө манайх бол ачаалаад дийлдэггүй. Ер нь энэ бизнес эрхлэхэд бол их нартайгаа хоёлол ихсэн. Өөр хүмүүс бол нэг ажилчин байгаагүй. Би бол одоо ихчийн доор ихчтэйгээ хамтарч өгнө. Энэ гэрийн Монгол гэрийн бас сэлбэртэй модон тавилга гэдэг байхгүй юу. Тэгээд энэ авдрыг бол ерөнхийдөө нэг 6 жилийн өмнөөс л хийж байгаа юм. Ихчтэйгээ нийлж хийж байгаа л ихчээс одоо өрхөх тусгаарлах ч юм өөрөө бие даагаад одоо энэ авдраа хийгээд эхэлж байгаа. Ерөнхийдөө манай ихч бол бас гарын дүүтэй хүн байгаа. Бас ийм модон чиглэлээр хийдэг. Одоо бол яг надтай адилхан бас ийм үйлдвэрлэл явуулаад тусын ажилчтай болоод ингээл явж байгаа. Манайх бол өдөрт бол яг нэг өдрийн дотор бол яг нэг 7-оос 10-ын хооронд хэлбэлцэж гаргадаг авдар. Эзэндээ оройн хүрэгдээд явж идэг гэсэн үг байна. Эрэлттэй үедээ бол ерөнхийдөө нэг 10-аас 15 авдар ч юм уу шахаж хийж. Одоо тэгээд манай ажилчид бол нэг 8 хүнийг яг ингээд цугтаа ажиллаад 8 хүнийхээ бас амьдралтай ингээ уялдаа явж илгаа л да. Бас нэг үе хоёулах навьяаснууд бол бас 8 л болчлоо. Өшөө одоо нас залуу байгаа болохоор өшөө нэг мужааны цехээ сайхан том үйлдвэр ч юм уу тийм болохын тулд бодож явж байгаа зориглож явж байгаа юм бол ер нь зөндөл юм л та. Хоцрогдно гэж бол байхгүй гэж би бол хардаг. Ер нь багасаа бол аавынхаа хийж явах үеэс л ер нь тэрийг харсаал төсөж ин л тоо. Тухайн үе одоо яг манай ээж аавыг хийдэг байсан үед бол ерөнхийдөө одоо хошмодыг банзыг ер нь залгаж нааж хийдэг байсан. Тэр үедээ бол. Одоо үе дээр би одоо ингээд үйлдвэрлэл явуулаад эхлээд бол бас нэг үе бол материал нь сайхан болсон шүү дээ. Дандаа үйлдвэрийн хаталганы модоор хийдэг болсон. Ямар нэгэн банз нааж залгаж хийхгүй. Тийм болохоор одоо нэг үргэлж үйлдвэрийн модоор хийж байгаа болохоор авдар савч ангаах ч юм уу цуурах ч юм уу тийм эрсдэл байхгүй болсон гэсэн үг юм. Тийм тэгээ ерөнхийдөө манайх энэ залуу ер нь гэр бүл ч юм уу
их цагаан авдрыг түлхүү хийдэг л дээ манайх бол. Тий, орон сууцнд илүү тохиромжтой. Гэтэ нэг үеийг одоо ч бас хүмүүс сайхан болсон шүү дээ. Манай одоо энэ шинэ авдран дээр дотор нь хуучин авдраа хийлгээд авах жишээний хүмүүс бол зөндөө байна. Яг гоо гаднаасаа манай хийцээ харамн дээр байдаг. Онгоолгоод явахаар хуучин авдран дотроо бичдэг. Тэгж хийлгэж байгаа захиалгууд одоо манай пэйжээр бол ер нь орж ирээ зөндөө л хийгдэж байгаа. Би одоо нодон гой балтаагаар явсан юм аа. Гой балтаад манад нэг юм манаагаас аваад зардаг тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгээ гой балтаагаар бид нэрээс ах トゥ зэрэг явж хагаад нэг айлд орж нэг буудлаа цай уусан чинь хоёр ч айлд манай 6 ширхэг авдар байсан. Миний өөрийн хийсэн авдар. Тэгээд тэрийгээ тэгэл одоо энэ манай хийсэн манай авдар штэ би хийдэн штэ гээл тэр тухайн нутгийн хүмүүстэй яриад өнгөрч байсан. Тэгэл яг хэвэндээ тэр цагаан өнгийн авдар тэр хөдөөний айл тавьсан байхад бас хойморд нь гоё л харагддаг юм байлээ. Ерөнхийдөө одоо хот хөдөө гэлтгүү. Хөдөө нутгийнхан ч гэсэн ер нь цагаан гэрийн ком тавилга ч юм уу, шкаф галтагаа мөлхөө гээд хорим найрны үеэр одоо үр хөвгт нь хорим найраа ихэд цагаан тавилгаар их гойдог болцсон шүү дээ. Одоо манайх ч нэг хуучин хэв маяг гэхэр нэг ирээн цоохор авдар бол явчихж байгаа байхгүй юу? Одоо ирээлэн цоохорлно гэж бай. Одоо манай хатан талыг бол манай хатан ээж өөр бол яг ирээн цоохор тавилга хийдэг хүмүүс өөрсдөө. Манай ихнэр анх надтай битэр чи гэрүүл болохдоо манай ихнэр чи яг юм ирээн тавилга хийдэг байсан. Тэгээ битэр чинь хоорондоо танилцаа суус. Одоо дээрээсээ таарсан юм уу гэмээр хоёулаа л ер нь мужаан талын эцэг ихтэй байж байгаа суус. Одоо яг л энэ өв уламжлалын ажлыг өөрсдөө хийж байгаа, зэрэг хийж байгаа болохоор энийг өшөө илүү өргөсгөөд өшөө илүү сайхан болгоод өшөө илүү гоё дизайнер загварлагт тийм хийцтэй юм гаргах юм л та хамтдаа гарах их л төхөмлөдөг л та. Урт настай талаас нь бол ерөнхийдөө маш чанартай хийхийг л ирмэлцэлдэг гэсэн. Авдар гэдэг чи одоо бүтэн сэлбэртэй бүтэн углуурхтай байх хэвээр. Тэрийг яг углуурах бүх юмыг яг одоо эрт дээр үеэс нь өвлж ирж байгаа тэр зүйлийг яг тэрийгээр нь л угсарж хийж чанартай хийхийг л ирмэлцдэг гэсэн. Тэгээ цагаан өнгийн болохоор одоо будаг биш эколак хийж лакаар хийгдэж байгаа жишээтэй. Өнгө алдахгүй гандахгүй гэдэг ч юм уу. Тэрийн дээр л айгүй их түлхүүд зорж явлаа гэсэн. Ер нь одоо энэ Улаанбаатар хотод чинь зөндөө авдар хийж байгаа хүмүүс манайхаас гадна зөндөө газрууд байгаа гэсэн. Тэд нар чинь гэхдээ тусдаа яг өөрийн хийсэн хийц загвар өөрийн хийсэн сэлбэртэй яг тийм байдаг болохоор тэгээд юу л байгаа л та. Тусдаа л юм хийж байгаа гэсэн. Одоо манай цагаан авдар хийж хат манайх шиг цагаан авдар хийдэг 2-3 газар л. Зарим нь бол яг одоо ирээн цоохор авдраа хийн. Зарим нь бол модны лакаараа яг модон өнгөөрөө хийж байгаа газрууд байгаа. Хамгийн чухал нь тэр л дээ. Ер нь авж байгаа хүмүүсийн сэтгэл маш их баярлаа. Одоо энэ ингээд аюу гой сэтгэлтэй авдаг хүмүүсээс байдаг л та. Одоо энийг өв дамжуулаад ингээд хоймордоо залгах юм хийгээд өгсөн гэ манай пэйжээр чатаар ч юм уу зураг буцаагаа явуулах. Ста танаа хийц үнэхээр таалагдлаа гэж байгаа. Ийм тохиолдлуудад нь айгүй гурам авдаг л та. 2 м 30 санжи авдаг шээс. Урттай хэмжээ. Одоо ер нь бол одоо яг авдар хийж байгаа бус газруудаа бодвол манайх бол хамгийн том урт авдар хийдэг газар нь л гэж ойлгож байгаа. Хамгийн багадаа 80 см, урт нь 80 см-тэй. Тэгээ 80 см-ээс дээш 2 м 30 хүртэл сонголттой л байгаа гэсэн. Хугацаа нь бол 4-5 хоног л гарна. Тийм багадаа 3-4 хоногтой л гарна гэсэн. Эний чинь одоо юу янз зүлгүүрд орно, угсарна, углуургадна, майг хөлөө хийнэ гэдэг чинь бас ажиллагаа өндөрлөлтөө өдрийн од чиг ингээд шууд талах шиг гаргаад байна гэж бол байхгүй гэсэн. Маш их хүч хөдөлмөр орж иж 8 хүн чинь цогцоо зайгүй ажиллаж ижил өдөртний 7 авдар 8 авдар гаргах жишээнэ ч юм. Өмнө бэлтцсэн бэлтцүүдээ байлгаж байгаа л тэгэл. Өндөл яг нэг хүслээр л гаргадаг л та. Ерөнхийдөө одоо голын тойргийн өнгө хар ч юм уу, улаан ч юм уу, ногоон ч юм уу өөрсдөө ер нь бол зарим хүмүүс нь бол ивэл өнгө гэж өнгөө сонгож тэгж хийлгдэг хоймордоо тавьж байгаа. Одоо эрдний савл гэж яриад байгаа юм л да. Зарим нь болохоор тавилгуудтайгаа гэрийн тавилгатайгаа өнгийн ойролцоо болгох, хөшигтэйгээ ойролцоо болгох тохиолдол байна. Зурагтын стиктэйгээ ойролцоо болгох тохиолдол байна. Ер нь захиалгын дагуу л гаргаж байгаа гэсэн. Ерөнхийдөө бол одоо миний хард байгаа авдар бол тойроод 8 дахилтай.
дөрөвдөн болондоо мандалатай, голдоо дөрвөн бэрх шагаатай. Тэгээ хос арслантай. Тэгээ голдоо нацаг дөрчхээ орсон чулуун шигтгэдэг авдар байхгүй. Ер нь яг авдранд байх ёстой бэлэгдлийн сэлбэр, бэлэгдлийн одоо юунууд нь бүгд агуулгадаад орцсон байгаа авдар гэсэн. Авдар дээр тавигдаж болохгүй гэх юм бол ер нь одоо сүүлийн үед бол бас манайх дээр бас мерсээр ярьж л байгаа л да. Энэ нацаг дөрчхийг бол одоо манай энэ авдрын гол дээр нацаг дөрчхийг бол ерөнхийдөө оройн дээд байх ёстой гэдэг тийм хүмүүс бол байна. Энийг бол ерөнхийдөө би бол тухайн хүмүүсийн сүсэг бишрэлийн л асуудал болов гэж ойлгож байна. Тийм. Тэгээ би бас энэ мэдээж нацаг дөрчхийг бол ерөнхийдөө дөрвөн зүгээсээ буян заяа хурах ч юм уу дуудах тийм. Арслан гэдэг чинь ерөөсөө л айл гэрээ хоймор, үүдэн хоймрыг мандаг, хамгаалдаг гэсэн л утгатай болов гэж ойлгодог. Багасаа нь эцэг харж байсараагаад л яг тийм бэлэгдлийн бол тэр чиргээ жишээний л ойлгож явчихлаа л та. Одоо бол ер нь манай ээж аав хоёр бол ер нь надад маш их бахархаж байгаа. Ерөнхийдөө одоо бас нэг үе бодвол олонд гараад ингээд нэг харилцагчтай болоод нэг амьдралаа өөр ингэсэн дээр бас аваа яваад байгаа болохоор тэгээ дээрэс нь манай авч өөрөө энэ авдрыг хийж ийсэн болохоор яг энийг минь өвлж хийж байгаа болохоор надаар ер нь их бахархаж л явдаг гэж. Тэр урмын үг гэдэг чинь бас хүнийг айгуу гоё болгодог л та. Тэ битээр чинь бол одоо яг энэ ажилчтай болоогүй байхдаа өөрсдөө угсраад бүх лак бүх юмыг өөрсдөө хийчээд тэгээд авдраа шүн 11 12 цагт хүргэлтээр аваад явж исэн тохиолдлууд бол зөндөл байна л та. Тий. Одоо бас нэг үе тэр үе бодвол ч бас ажилчтай болцсон хүргэлтийн жолооч нар явж байгаа ерөөхдөө бид хоёр ч ерөнхий ажлынхаа одоо угсаргаа бүх юм хийж өгчөөд буух жишээний ажилчид маань орой хүргэлтэнд явчих жишээний бас нэг үе одоо сайхан л болоод байна л та. Одоо энэ цагаан өнгийг будаг лак хийдэг бас ихч байна. Миний одоо би өөрөө угсардаг байсан бол бас над дээр ингээд угсралцаад өгчдөг. Одоо намайг бас ингээд гадуур ажиллаа хөөцөлж байгаа энэ авдар саваа надаар хэлүүлдэхгүй угсраа гаргачих манай муужаан ч 2 ч муужаан байна. Тийм болохоор сургаж авсан. Одоо бид нар чи ерөнхийдөө 4-5 жил хамтаа ажиллаж 3 жил хамтаа ажиллаж байна. Тэгээд ерөнхийдөө одооноос ер нь бол бүр яг бие дагаа угсраад лагтаад ер нь битээр оролцоогүйгээр гаргадаг манай ажилчид мундаг л ах гэж бодлоо. Манай дээр ч гэсэн ерөнхийдөө тиймэрхүү тохиолдол тиймэрхүү хүмүүс зөндөл ирж илээсэн л та. Болно бутнэ гэж ажилд орчоод нэг 2-3 хоног болоод ч юм уу нөө ажиллаа даахгүй ч юм уу тиймэрхүү хүмүүс бол зөндөл. Тэгэл явцын дунд яг үлдэх нэг нь үлдэхгүй тэгэл яваад өгт. Тэгээд энэ ажилчид маа ер нь бол одоо ингээл энэ амжилт энэ ер нь хийц загвар энэ буйны чинь цаана манай ажилчид л байгаа гэсэн үг л дээ. Даангац миний хүч миний нэрээ бит хоёрын л юу бол биш л дээ. Тийм бүгдээрээ бас гар нэрж ажиллаж чадчих ижил ерөөхдөө энэ сайхан айлын хоймор байх дахиад хэдэн жил өвлөгдөж хэдэн жил үр хөвгтийн дамжиж явах энэ эрдэнэ савыг хэдэн жил болохыг бид нэр үгүйсэхгүй шүү дээ. Айлд чинь хоосон сав өгдөг гэдэг шүү дээ. Манайх болохоор эссэн эрдэнэ гэдэг одоо авдран дотор байх ёстой зүйлийг бол авдрандаа давхтуулж өгдөг гэсэн. Тэгээд заримдаа нөгөө эссэн эрдэнэ чинь олдохгүй гэж бас байгаа. Тэр үедээ бол яг мөнгөний дээж юу 500 төгрөг ч юм уу задгаа тийм мөнгө бас дотор нь хийгээд өгч айл тэр тухайн авж байгаа хүмүүсийнхэн бас эд мөнгө нь ариун байгаасаа гэсэн утгатай л дотор хийгээ явуулдаг л та. Магтаал нь одоо ерөнхийдөө бас залуу хүмүүс ээж үнэхээр бас хичээж хөдөлмөрлж чадчих шүү гэдэг үг л надад айгүй гоё байдаг. Тэгэж хэлжсэн хүмүүс ч бас байдаг болохоор. Манай дээр одоо авдраа хийлгээд одоо гоёл чимэглийг хийж яхад нэг ирж заах гэж байдаг. Авдар нь бүрэн дуусах чимэглэж. Тэгэхэд гадаа одоо манай цагийн гадаа хүлээж ягаад авдар аваа явжсэн. Тэр хүмүүс болохоор орж ирж харчаад үнэхээр гоё хийдэм байна. Залуу хүмүүс ажижсэн амжилт төсөйг хэлж яхад л айгүй гоё байсан л та тэр үг нь бол.
Одоо бол манайх бол ерөнхийдөө дандаа үйлдвэрийн нарсаар л гэдэг. Нарсан модоор хийж байгаа гэсэн. Дээр үеийн шиг хуш мод ер нь олдоц баг болсон шүү дээ. Тэгээд дээр үеийн шиг одоо аав үе дээр хийж байгаа үе шиг хуш модыг хооронд нь цавуугаар наагаа залгаад хийдэг үе шиг яг тэгж хийж одоо орчин үед бол тийм юм байхгүй л. Хуш мод чи яг энэ үйлдвэр одоо миний хийж байгаа мод чиг юм үйлдвэрийн мод гэж байхгүй шүү дээ. Үргэлжилсэн мод гэж байгаа. Дандаа нэг 20 санжи юм уу 15 санжи модыг хооронд нь залгаж нааж ижил хийнэ гэсэн үг шүү дээ. Одоо бол миний нэг дотроо бодоод зориод явж байгаа зүйл бол нэг 5 жилийн дотор нэг том үйлдвэртэй одоо 8 ажилчтай байна. Дахиад нэг 20-30 ажилчтай ч юм уу. Тийм болох өргөжүүлэхийн төлөө л манай ихнэр битээр бол ер нь бол зоржил байнгын зорж явж байгаа гэсэн. Тэр өглөө 9 цаг 10 цаг гээл цэг руугаа ирэл ажиллаа хийн захиалганууд өндөр байдаг болохоор тэгээд цэг дээр очиод ажиллаа хийж байгаа л орой 9-10 гээл ирнэ. Тэгэл энэ хугацаанд чинь бол ер нь тэгэл 3 нэлэх хүүхэдтэй. Одоо манай том болохоор 4 настай. Удаахан дундх манай 3 настай. Тэгээд 1 настай ингээ 3 нэлэх хүүхэдтэй. Ерөнхийдөө энэ 3-ыг бол одоо бараг төрсэн цагаас нь хойшил одоо хүнээр харуулаад энэ ажиллаа хийхин тулд тэгэл байж байгаа. Тэгээд ар гэрийн асуудал бол ер нь хойш тавигдах үйл ер нь байнга. Одооноос ер нь бол энэ их хүч хөдөлмөр ар гэрээ орхисон өөр хөвгтэй ер нь бас орхидж л байгаа байхгүй. Тэгээ энэ үр шим нь одооноос ингээл ер нь бас амьдрал нөлөөлөл явж л. Ерөнхийдөө орчин цагийн авдрууд бол ерөнхийдөө нэг юу н одоо хийцэн их гайгүй болсон. Дээрээс нь энэ будаг лак гэдэг зүйл нь айгүй н одоо хийгдэж байгаа материал нь сайхан болсон болохоор юу яаж байгаа л да. Одоо угааж арчиж цэвэрлэх юм уу. Тэр зүйл нь бол хайцангуй гайгүй болов гэж байна. Мод гэдэг зүйл чи ерөнхийдөө одоо норох ч юм уу. Тэрнтэй л ер нь яах ч үлдээ. Одоо дисплей тавилга шиг хөөдөг ч юм уу. Будаг нь халцрах ч юм уу. Тийм тохиолдол бол ер нь модон дээр хайцангуй бага шүү дээ. Дээрээс нь өөрөө цагаан өнгийн лак ч хамгаалттай байдаг болохоор тийм ус чигэн дээр бол ерөөхдөө ээлжирч модно гэдэг бол хайцангуй баг гэсэн үг. Дисплей бодлоо. Эдлэгээ сайтай гэсэн. Хөнгөндөө нэг хатаалгатай байдаг болохоор хөнгөн аваад явхад хэд ер нь одоо 2 м урттай том авдарж байхад өргөд явхад хөнгөн ч юм уу. Ерөнхийдөө хөдөө яг мал дээр нүүдэлж байгаа айлууд бол манад орж захиалгаараа одоо орж ирэхтэй хандахтай юу яадаг гэсэн үг. Майх болоо хийлэхгүй. Одоо авдраа яг дээр үеих шигээ шулуун хөлтэй яг тэг дөрүүлж нээр нь хийлэгдэх байхгүй. Олон нүүж байгаа айлд бол энэ майх бол одоо урах жишээний ч юм уу. Наашаа нүүдэлж явах унгаахад тийм авдар гэдэг зүйл чи ямар төмөр зүйл биш дээ. Наашаа явахад бол энэ хөдөөний айлууд бол дандаа үргэлж хөлтэй авдаг. Өв соёл гэдэг чинь ерөөс дандаа уламжлал ирж байгаа бол тэрийг хадгалахын тулд л явж байгаа юм болов зорилго нь тэр юм болов л гэж ойлгож байна. Залуу хүмүүс одоо бидний насныхан ч юм уу бидрээс дүү хүүхдүүд ч юм уу эднэрийг бол ер нь өв соёлоо дээдлж явж байгаа энэ сайхан буян шигээ авдраа ер нь хоймортой залах нь зүйтэй болов гэж ойлгож байгаа. Ер нь тэгэл авдранд чи хүн чинь бол муу муухай зүйлээ хийхгүй дандаа нандан гэсэн зүйлээ л хийшүү тэ авдраа хоймортой тавьчихдээ. Залуу гэрүүл маань энэ авдраа сайхан дээдлж залуу гэрүүл маань энэ авдар саваа дахиад бид нэр одоо үр хөвгтөө үлдээх ч юм уу тэр зүйлийг бас өв соёлоо тээж яваарай л гэж хэлээ да. Өв соёл гэдэг одоо миний ажлыг бас ингэж надад үнэхээр энэ тусал дэмждэг бас ах эгч хоёр байгаа. Тэр ах эгч хоёрт одоо пүрэв сайхан ах ганчимэг ихчтэй. Миний одоо энэ яг үйлдвэрлэл хийж байгаа энэ авдрыг сэлбэрийг хийж өгж байгаа. Тэр ах эгч хоёрт одоо маш их баярлж явж байгаа шүү. Манай гэр бүлийг дэмжиж залуу хүмүүс одоо урам зориг өгж явдаг хоёр ах эгчээр одоо маш их баярлаа. Өөрсдийн цаашдынхаас үйлдвэр уралднаас өндөрөөс өндөр амжилт хүсье л гэж хэлье да. За одоо телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй одоо үндэсний авдар сэлбэртэй модон тавилга манай пэйж утсаар одоо өв соёлоо тээж энэ сайхан эрдэнэ авдраа манай пэйжийг сонгож авч болно л гэж хэлье да. За тэгээд одоо UPS телевизийн бидний өв соёл нэвтрүүлгийн хамт олондоо манайхаа өөрж оролцуулсанд одоо маш их баярлалаа. Энэ өв соёлыг
дээдлж одоо олон түмэн Монголынхаа ард түмэнд энэ авдар сав үйлдвэрлэлээ өшөө сайхан гурилж өшөө сайхан шинэлэг зүйлийг илүү их хийж бүтээнэ гэдэг одоо үндэсний авдар Silvertone модон тавилгын пэйж утаснаас хэлж байна. Баярлж байна гэж хэлээ да.